Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчлалын суурьшны хичээлийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр 11 хуваагддаггүй гэдэг нэртэй бодлого байна. За 11 хуваагддаггүй гэдэг бодлого нь ямар бодлого вэ гэхээр өгөгдсөнд ямар нэгэн дөрвөн тоо өгөгдөх нэ. За тэр дөрвөн тооноос 11 хуваагддаггүй тоонуудын нийлбэрийг нь хэдүүлээ олох нэ. За тэгэхээр хэдүүлээ 11 хуваагддаг тоонуудын нийлбэрийг олохын тулд 11 хуваагддаггүй байх тэр шинжийг нь хэдүүлээ юу яах хэрэгтэй те бодох хэрэгтэй. За 7, 22, 13, 30 гэдэг тоонууд өгөгдсөн байна. За эндээс хэдүүлээ 11-д хуваагддаггүй тоонуудын нийлбэр гэхээр 22-ыг нь байхгүй болго 22-оор 11-д хуваагдана те. Тэгэхээр 7 дээр 13-ыг нэмэхээр 20, 20 дээр 30-ыг нэмэхээр 50 гэж явах нэ. За ерөнхийдөө бол энэ бодлогыг хэдүүлээ дөрвөн тоо өгдөг учраас дөрвөн тоогоо шалгаад ивчин те. За ямар нэгэн тоог 11-д хуваагддаггүй байх тэр нөхцөл нь юу вэ гэхээр хуваахад ямар нэгэн үлдэгдэл гарахгүй бол хуваагдахгүй байна шүү дээ те. Тэгэхээр за хэдүүлэн нэг А гэдэг тоо байж гэж үгүй. Энэний модуло гэдэг бол үлдэгдлийг нь олдог те. Энэ тоог 11-д хуваахад хэдийн үлдэгдэл гарах юм бэ? Үлдэгдэл гарахгүй бол тийм ээ. Тэг гэдэг үлдэгдэлтэй бол хэрвээ тэг гэдэг үлдэгдэлтэй бол хэдүүлэнд нь за нэг энд сам гэдэг хөвсөгч байдаг гэж үгүй. Тэр нь тэгтэй тэнцүү. За тэгээс ихсүүлж байгаа шалтгааныг нөр өмнөх хүчиргүүд дээр бас хэлээд явсан. За тэгэхээр сам дээр тэнцүү сам дээр нэмэх нь А болох нь шүү дээ. За ингээд энэ блок кодыг ерөнхийдөө 4 давтчихад ерөнхийдөө хэдүүлэн бодлогын хариу гарах нэ. За ерөнхийдөө бодлого бол илүү ойлгомжтой байгаах гэж найдаж байна. Ерөнхийдөө хуваагддаггүй гэхээр энэ дээр юу юм бэ штэ. Асууртын тэмдэг энэ тавих юм биш үү? Асууртын тэмдэг тэнцүү гэж тавих юм байна. Яагаад гэвэл хуваагддаггүй тоонуудын нийлбэрийг олж байгаа штэ. Хуваагддаг биш. Тэгэхээр тэгтээ тэнцэхгүй байх хэрэгтэй гэдэг утгаар. За тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ энийг кодчод үзье одоо. За тэгэхээр хэдүүлээ дөрвөн тоо авах хэрэгтэй те. За A B C D гэдэг дөрвөн тоо авчи. За C нэрээ. За ингээд авчи. За тэгэнгүүт хэдүүлээ сам гэдэг нэг хөвсөгч хэрэгтэй те. Юугаа хадгалах, нийлбэрийг нь хадгалах. За тэгэнгүүт хэдүүлээ шалгана. 11-д хуваагдахгүй байвал яах вэ гэхээр хэдүүлээ сам дээр нэмж өгнө шүү дээ те. За энэ яг энэ бичиж байгаа энэ үйлдэлийг бол ингээ хийж болдог. За би одоо харуулъя. За заавал тэгж уртын бичих албагүй зүгээр ингээ биччихэд ерөнхийдөө болдгоо. За энэ одоо блок кодоо ерөнхийдөө дахиад одоо нэг 2 бичээд энэ дээр нь C энэ дээр нь C D гэхэд ерөнхийдөө болчихно. За тэгээ C out sum тийм ээ. За хэдүүлээ шалгаад үзье. За энэ дээр ямар input дээр юу хөө? За 12 22 за 8 за тэгээ 30 гэж ярьд тий. Тэнгүү угаас 50 гэдэг хариу гарах хэвээр. За 50 гэдэг хариу гарч ин тий. За тэгэхээр ерөнхийдөө хэдүүлэн бодлого болчихно гэж ойлгож байна. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ кодоо споч дээр тавьж үзцгээе. За споч дээр тий 11 хуваагддаггүй гэдэг юутай. За эндээсээ энийгээ сонгосоо. За болж байна тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлогын санаа нь ийм байх нь байна. За ямар нэгэн ойлгоогүй асуух хэрэгтэй зүйл байхаар доор комент хэсэгт бичээрэй. Би ямар ч асуудалгүй хариулаад өгөх болно. Харин бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.